Сайн байцгаана хүүхдүүд. За манай өнөөдрийн шидэт харандаа нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Ингээд оролцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Эхний хүүхэд нэр хэн блэ? Мөнхөд. Хэд настай? 10 настай 4 анги төгссөн. Зөв. За дараагийн хүүхэд? Их маа шинэ сургуулийн 1 анги. Аль сургууль? 7 настай. 7 настай. Нэг ангийнх нь уу? Бүгдээрээ? Дараагийн хүүхэд нэр нь хэн блэ? Амин чимэг нэг цаанд сургуулийн 1 анги амин чимэг. Цаанд сургуулийн 1 анги амин чимэг орж иржээ. Дараагийн хүүхэд нэр нь хэн блэ? Мэргэн. Мэргэн орж иржээ. Нэг ангийнх нь дандаа өөр ангийнх. 4 настай 5 жил цэцэглээ төгссөн. Дараагийн хүүхэд Нандин. Нандин чи бас 1-р анги тийм ээ? Төгссөн тийм ээ? Дараагийн хүүхэд Мандухай. Мандухай ч бас 1-р анги төгссөн үү? За 1-р анги амжилттай төгсөж уншиж сурсан, тооводод сурсан, шихим сурсан хүүхдүүдэд зуны амралтаа сайхан өнгөрүүлээрэй гэдэг өнөөдрийнхээ хичээлийг хэлье. За өнөөдөр нэг хөгжилтэй амтан зурнаа. Төлмал ч тийм үү те. Энэ юунууд чи юм том толгойтой байдаг. За энд нэг хөөрхөн ийм сөөсгөр өстэй хэрнээ хэлбэр нь ийм дүрслэл хийж. Энэ үс нь ийм шүү. Одоо бид нар өөрийнх нь хөөрхөн энэ хэлбэрийг гаргачихтал энэ амтан маань амтан болгон өөрийн онцлогтой хэлбэртэй тийм ээ. Тэгээ энэ амтны хэлбэр нь болохоор нэг иймэрхүү хэлбэртэй хөөх инээж байгаа дүрийг гаргаж ирээ. Ийм номон зураас явчих. Энэ хамаагүй ам нь бол ерөөсө доошоо энэ хөлтрээ ангаас ингэж гарч ирж байна. Энэ жавжин бүр ингэж. Энэ дууд болж байгаа шүү. Түрүү бид нар ярьжсэн нөгөө мөнх одоо хип хоп дуу гэдэг нэг ярьжсэн шүү дээ. Бараг тэрийг дуулж байгаа юм шүү. Энийг ингэж давхарч байна. Ямар амтан болох гээд? Дэгдэхэ. Хөөхөн дэгдэхэ хийнэ. Энэ дэгдэхэ чи бас их гангаа. Ерс ингэж. Ховтос өмсцөө. Тэгээ дэгдэхэ чи өөр ийм далавчтай тийм ээ. Одоо дандаа зураас бүтсэн дүрсүүдээр зураг зурж шүү дээ. Ингээл яваад. Энэ доогуур нэг давхулж өгье. Энэ юу болж байна? Доотлих нь хушууных нь хэсэг. Хушуун дээр өөрх юм шууч нэг юм цэг байгаад идэв. За энийг ингээ хийчихнэ. Энэ далавчуд яах вэ ингээд. Ингээ хийчих. За ийм дэгдэг хөлд орж байна да. Үгүй хөлд орох юм. Нисгэж байна да. За балааж нь гараад ирлээ. Балаажных нь ингрийг хийлээ. Энэ нөгөө хөдөлгөө дүр оруулаад хөгжилтэй комик дүр зохиож байгаа шүү хэдүүлээ тийм ээ. За хөлүүл ерөөсөө ингэ гаргаж. Тэгээд нэг ийм хөлтэй байт юм аа. Ийм. Тэг ингэ болчих. Энэ хөлөө ингэж гаргаад баярлцсан гүйж байгаа. За одоо юу дутуу вэ? Нүдийг их хөөрхөн гаргах хэрэгтэй. Нүд бол ерөөсөө ингээл явчих. Энэ хоёр дээрээс ингээ явчих. Хөөрхөн сэргэлэн нүд хийнэ гэвэл. За энэ 100 дугуй давхраа хийчихвэл энэ нүдний ингээ гаргачих болно.
энэ нүдийг ингээ харуулчих. Нүд там их тусмаа хөөрхөн харагд. Тэгээд нүднийхэн дээд талын хэсгийг ингээд агуулчихна. Сайхан зорж байгаа штэ. За энд нэг юм хөмсг байна. Одоо тэгвэл бүр их гоё харагдана шүү. За одоо нүдийг их гоё гаргах хэрэгтэй. Нүд их дээшээ ингэж харсан байдалтай. Ийм ном зураас сурч. Тэгээ энэ дотор нь цагаан дугуй үлдээгээд туслах нэг ийм жижигхэн дугуй үлдээгээд ингээд энийг бочдөг. Энд чинь нөгөө голынх нь хар нүдийг гаргаж ирж байна шүү дээ. Ингэхлээр их баярлсан хөөрсөн өөрхөн дүр гараад ирж байгаа. За энэгээр ингэж нэг давхарч. Тэгээ энэ альва юмны нүд их чухал байдаг гэдэг чи их үнэн шүү. Энэ нүдийг тод өнгөөр бас ингэж гялалзаж байгаа хэлбэртэй цагаан цонхуулдаагээд ингэ бодчихлаар яв. Нүд наашаа тодроод гараад ирж байгаа. За ингэнгүүтээ энэ хушуу. Багш нь өнгийн тэмбэгдээд шүү дээ. Тэгээ хэдүүлээ яг уу буданга шүлгээ уншин дуугаан дуулна тийм ээ. Ингээ явчих шүү дээ. За үндсэн юуныхаа өнгө маань дэгдэхний өнгө маань дэгдэхэ чи нэг голцох нэг юм өөрхөн шар юм байдаг да. Будахтаа биш үү? Ингэж илээ явчихараа. Зөөлхөн дараад. Яг биерэн балмастер байгаа шүү дээ. Ошоо. Тэр хэсгээд ингэж аваад ингэж явчихна. За аман доторхыг бол яг уу гэхлээр өнгийн тэмдэглэж өгöd нь шүү дээ багш. Ийм тодуулаад байна. Цаад хэсэг. Тэгээ улбар шараар хушууг нь бодчихлаа наашаа ингээ явах. Тодроод гараад ирнэ. За даалгавчуд яг вэ. Бас ингээ дийлээд энэгээрээ зөөлөх дараад ингээ бодчих. Та нарын балмастер өнгийн балмастер чинь нэг өнгө 2 ч байна 3 ч байна. Гэхдээ аль ч өнгөөр ингээ бодож болно гэсэн. За ингээ гараад ирлээ. За гол юм гараад ирсэн. Палажийг бол зохиочих нь та нар өөрсдөө. Манай охтууд чинь сайхан палаж зохиож урдаг шүү дээ. За хөлвөл яг вэ. Хөл. Нэг юм хөө тод. Тун удахгүй нисэх гэж байгаа. Хөөхөн. Нүдний доогуур шүү дээ. Та нарт нэг юм саарланг байгаа. Бүдгээ ингээд тойруулчихлаар орон зайтай гоё харагдаад байна. За ингээд одоо хушууган будах гол ажил үлдэж байгаа юм. Биеийг нь удах энэ хоёр ажил. Энийгээ цагаан үлдээлгүй сайхан ингээд чигдэх юм. Бочиж шүү дээ. За хушуу будаад ирэхлээр ерөнхийдөө юу н гараад ирнэ. Ингэж. За хушуу будагдсан. За энэ хэсгийг нөгөө толгой хэсгээ яг гүйцэл бутчих. За яг энэ будах бол ингээ бидүүлээ дуулангаа шүлгэн уншингаа бодчихдаг тийм ээ. За мөнх одоо шүлэгтэй ирсэн үү дуутай ирсэн.
Дуу юу шүлгүү? Шүлэгдэрсэн. За шүлгөө өсч. Тод сайхан өсч. Тэгээ хэдүүлээ бас сайхан будаа явчих. Аргалын утаа бүргэс малчныгээр төрсөн. Атар хээр нутгаа үлгий минь гэж боддог. Цэгэр манай сунгаас алсын бараа ширтээд цэдгэр сайхан нутгаа сэтгэл багтаа харахад үлээж байгаа салхинд үсэж байгаа юм шиг өшөөдэж минь гар илээж байгаа юм шиг энэргүй сайхан санаадахад элэг зүрхмэн догдолж хосгүй баярын нэлмэс хоёр нүдийн бүртээг. Мөнхөд одоо баярлаа. Сайхан шүлгөө. Энкма юу тэрс? Шүлэг авч. Хавартай би найзланда хамт гадаа тоглонда усны шувуу гогтонда уран зэрэглэгээ харанда хавартай би найзланда шүлэг мод номоо уншинда зүлэг модоо усланда. За гоё. Энкмата баярлаа. Октодын палажинд ер нь их ягаан өнгө их ороод байт юм байлээ. Тэгээ багш нь яг энэ өөрөө ингэ зохиож байгаа. Та нар бол яг өөрсдөө хөрхөн палаж зохиогоо явчих шин. За амин чимэг юу тэрсэн бэ? Дуу. Сайхан дуулаа шүү дээ. Дуучаарай. Ава хараарэ ээж сонсороо хатан номын үсгийг агшгээсэн сурсанда ава хайлмаа гэхэд ордог тийм ээ тийм ава хараарэ ээж сонсороо багшийн заасан үсгийг баттайсэн сурсанда бат нараа нэзана ширгэхэд ордог тийм ээ тийм. За. Сайхан дуу бай. За багш нь газрын ногооноор будаад ингээд нэг ийм палаж хийчлээ одоо. Надад тэр энэ үед л орж ирсэн төсөөлөл ийм нэг ховд соёл ямар үгээ гаргачихлаа. За одоо тэгээ чимгэлий гэвэл бас өөр юм би. Энэ одоо палаж өмссөн юм чинь за өхнийхэн дээгүүр яах вэ? Ингэж сайхан өнгөн дээр өнгө нэмээд. Тийм ээ? Ингээд бас юу яач болно. Улам гоё болгоод шаран гэхэд чи олон байгаа шүү дээ. Тэгээд сүүдэр хэсгийг болохоор тод шараар ингээд тодруулаад тахлаар орон зайтай болоод ингэж харагддаг. Ирүү хэсгийн сүүдэр хэсгийг ингээд далавчныхны хэсгийг ингэж удаад ингээд нарийн ажиллаа явчихдаг. За ингээд сая нөгөө манай амин чимгийн дуулсан шиг дуулаад гүйж үйж болно, шүлэг уншаад гүйж үйж болно тийм ээ. Мэргийн юу тэрсэн? Шүлэг авчих. Өвөө минь гэртээ уудан тал. Эмээ минь гэртээ цэлмэг тэнгэр. Аа минь гэртээ хаангар уул. Ээж минь гэртээ гэрэл нар. Ах минь гэртээ ургаан мод. Эгч минь гэртээ гомшиг цэцэг. Дүү минь гэртээ бүжин тул. Би өөрөө бари бамбар. Бари бамбар. Мэргэндээ баярлалаа. Нандин. Дуутай. Дуугаад өгч. Авта би дуулж өгсөө. Авта би хайртай гэж дуусаа. Авига өөртөө хүүхэд бүхэн ач аргалтай байдаг гэж дуусаа. Ээжтэй би дуулж өгсөө. Ээжтэй би хайртай гэж дуусаа. Ээжийнхаа өөртөө хүүхэд бүхэн эрх жаргалтай байдаг гэж дуусаа. Нандинда баярлаа. Сайхан дуу байна. Мандухай. Шүлэг. За шүлэг. Тарай будаа хоёрыг тарьж ургуулдаг юм. Тарсан хойноо түүнийг хурааж авдаг юм. Тансаг сайхан тараагаар та биднээ иддэг. Талах баавыг хийдэг юм. Талахыг чинь бид нар бол яг зүсээд идчихдэг. Тэр чинь ерөөс их тайрын ургуулна маш олон дамжлагтай. Энэ тухай сайхан шүлэг унсан мандахайтай баярлалаа. Тэгээ энэ ард талд нь штэ. Хөөхөн нар антер зурж болно шүү дээ, тийм ээ. Одоо энд. Тэгээ үүл зурж болно. Ингээд хорслуулаад ирэхлээр яг юм чи их гоё харагддаг шүү дээ.
За манай хүүхдүүд сайхан дуугаад болчихлоо. Өө, ийм өөрхөн нар энэ хийгээ тийм ээ. Тэгээ энэ нар нь өөрөө энэ төр инээж ийл их гоё доо. Нар ингэж инээдэг юм гэдэг дуу идэг шүү. Манай хүүхдүүд чинь зураг зураад нарыгаа хурдан зурдаг шүү дээ. Тэгээ зураг бүхэн нартай гэж их гоё дуу ээ. Оо тэгсэн чинь нөгөө нар нь яаж юм? Мишиг гэдэг шүү. Тэр инээж. Мандухай том болоод ямар мэрэгчтэй бол? Багш. Багш болно. Манай багш нар их олон болж байгаа шүү. Ялангуяа зургийн багш нар их олон болж байгаа. Сайн багш нар төрнөө. Нандин ямар мэрэгчлээ бол? Нүдний эмч. А? Нүдний эмч. Нүдний эмч. Өө хөрхий. За энэ их хэрэгтэй мэрэгжил. Мэргийн ямар мэрэгжил? Мэрэгжлээ сонгосон уу? Шүдний эмч. Шүдний эмч, сайн эмч болно. Аймын чимэг. Эмч. Бас нэг эмч. Өө, 3 эмч гараад ирв. Нэг ангиас ийм олон нэг сургуулиас. Инкма ямар мэрэгжилтэй бол? Яагийн багш. А? Яагийн багш. Мөнхөд. Нэг төрлийн эмч. Эмч. Үгүй тэрийг дандаа эмчнэр сууж байгаа юм биш үү? Эмчнэрт зураг хийх хэрэг болно. Маш нарийн уран төсөөлттэй тийм ээ. Сайн эмч нар гардаг байхгүй зураг сайн зурсан хүүхдэд. Мөнхөд зураг харуулсан биз дээ. Ээжээ гэд падаажаа мөсцсөн. Гүн цэнхэр хөөхөн палаж зохиогоод ингээд өмсгдсөн. Тэгээ ээжээ гэд нартай сайхан өдөр гүйж байгаа. Манай амгалангуй нэг гоё зураг байдаг. Наран үрд мандаг гэж. Тэр зурагтыг ойрцуулсан биш үү? Мөнхөд дахиад нэг харуулчих та. Гаман гоё дүрслээ шүү. За энэ сайхан зураг зурсан. Мөнхөд одоо сайн ч болоорой, амжилт хүсье. Сайн суралцаарай гэхийн тулд тийм үү? За баярлалаа. За дараагийн авьяаслаг зураач Инкма. Инкмагийн хөөрхөө. Тэр нүдийг том гаргаснараа энэ өөрийнх нь дүр нь их гоё хөгжилтэй. Хөөрхөн өөрийн гэсэн гоё дүр гарч ирж байгаа. Тэгээ найзаа гэж гүйж байгаа. Инкмагийн найз дээр очих гэж байгаа. Тэгээд нар зурцсан, цэцэг зурцсан тийм ээ. Ингиж гоё үүлтэй борошч байна. Ийм сайхан зургасан Инкматай амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Амин чимэг. За Амин чимгийн зургийг. Тэр. Сайхан хөгжилтэй дүр шүү. Хөөрхөн зураг. Одоо ингээ гүйцэд ирэхлээр гоё болно, үйл явдалтай болно, тийм ээ. Дүүгээ хөтлүүлсэн ч болно шүү дээ, тийм ээ. Ингээ дургуулад сайхан цаа талд нь байгалийн хийгээд ингээ сайхан зураарай. Амин чимэгтэй улам их амжилт хүсье. Амин чимэг нүрээ харуулчих та хажууд тийшээ болов. Энэ хүүхэд зурсан шүү. За баярлалаа. Дараагийн авьяаслаг зураач Мэргэн. За Мэргэн зураг үзүүлнэ. Мэргэнийх бас өөрийнхөө их хөгжилтэй хөөрхөн гарч байгаа. Нүрээ хажуу талдаа харуулад зураг болчих. Тэр. Аль бисэн ном амтай хөөрхөн жаахан ихэд идэг маягийн хөөрхөн хөгөлтэй. Энэ зөв шүү. Өөрийнхөө ийм хөөрхөн зурчиж байгаа юм. Эн чинь л одоо бас их амжилт. Ягаад гэвэл эн чинь өөрийн хөдөлмөр орж байгаа байхгүй юу? Бас их ухаан орно зураг зурхад тийм ээ. Сайхан зураг зурсан мэргэндээ улам их амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Нандин. За жигдхэн гоё. Цэцэгтэй модтой. Энэ богинохоо хугацаанд ийм гоё дүрслэлийг гүйцэтгэлтэй сайхан зурсан. Нандинда амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Мандухай. Өөрөө нүрээ гаргаарай. Нүг хэн зурсан. Тэр ийм сайхан зураач өгөхөд байна. Тормойсон хоёр нүдтэй нар цаанаас мандаж байгаа. Аавоо гэд. Хүүхэд болгон нөгөө өөрийнхөө хамгийн дотн хүмүүсээ ингэ зурагтай илэрхийлдэг. Тэр найзаа, ээжээ, ааваа гэсэн байна шүү дээ, тийм ээ. За сайхан зураг зурсан Мандухайдаа улам их амжилт хүсье. Ингээд идэвхтэй сайхан оролцсон хүүхдүүдэд багш нь бэлгэн задлаа. За буранган модтой чихэр.
гэр бүлийн тоглоомтойгоо бэлгэлж байна. Амжилт хүсье мань тухай. Баярлалаа. Амралтаа зугаатай сайхан өнгөрүүлээрээ. Нандинда амжилт хүсье. Баярлалаа. Анги дэвшнэ. 2 дугаар анги том ангид орноо. Мэргэндээ амжилт хүсье. Баярлалаа. Амжилт хүсье. Амин чимэг мундаг шүү. За. Энкмад амжилт хүсье. Байж зүгээр. Мөнхөд амжилт хүсье. Баярлалаа. За ингээд өнөөдрийн хичээл үгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяр та. Баярлалаа.